Газрын засгийн үйлдвэр байгуулах чиглэлээр олон жил судалгаа хийсэн эрдэмтэн судлаачид манай улс газрын засгийн үйлдвэрээ байгуулж чадалгүй олон жил явсан шалтгааныг нэгдүгээрт нөөцөөр бүрдүүлээгүй, за хоёрдугаарт үйлдвэр байгуулах ажлын хэсэгт судлаачийн саналыг оруулдаггүй, мэргэжлийн бус хүмүүсээр хийлэгдэг. За гуравдугаарт улс төрчид энэ асуудалд огтоос санаа зовдгүй байсантай холбон тайлбарлаж байна. Бусдын нөлөөнд орж одоо Оросын холбооны улс үнэ яаж ин тэрнээс хамаард манай бусад бүх одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд за бусад одоо хэрэглээний бүтээгдэхүүнүүд бол өсөд бидний амьдрал ах уу ямар болж байна гэдэг нь харагдчихэв. Тэгээ манайхны одоо улс төрчид энэ дээр ерөөсөө сэтгэл зовнихгүй харагдаад байх юм. Гэтэл үйлдвэр барихын тулд бид түх хийдтэй байх хэрэгтэй. За түх хийдийн хувьд бол өнөөдөр бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу бол хятад улстай бид нар бол бүтээгдэхүүн хуваадаг. За ингээд энэ бүтээгдэхүүний албарлалтын одоо жил бүрийн одоо албарлалтын тоо хэмжээнээс харж байхад энэ бүтээгдэхүүн маань өөрөөр Монгол улсын хувьд наагдаж байгаа энэ одоо бүтээгдэхүүний хэмжээ байна. Энэ хэмжээ маань одоо бидний яриад байгаа газрын тос боловсруулах үйлдвэрт хөрөлцөөтэй мөнгөдийг бас өнөөдөр шинжилгээ ухааны үндэслэлтэй тооцож бодох хэрэгтэй. За гэхдээ одоо нэгэнтээ газрын засгийн үйлдвэр байгуулах газраа сонгож хөрөнгөө шийдсэн учраас нөөцөө хэрхэн бүрдүүлэх чиглэлээр наривчлсан судалгаа гаргаж газрын засгийн үйлдвэрийн төшиж олгосон зачин тамсгаас хэдий хэмжээний газрын тос авч түүгээрээ хэдий хэмжээний шатхуун үйлдвэрлэхэ гэдгээ нарийн судлах хэрэгтэй гэсэн юм а. За үүнээс гадна нефт боловсруулах үйлдвэр гэдэг дан ганц шатхуун үйлдвэрлэлгүй дагвар олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой учраас барьсан тохиолдолд эдийн засгаа тэлэх хүртэл боломжтой байгаа гэлээ. Манайхан газрын тосны боловсруулах үйлдвэр гэхээр ганцхан төр шатхуун гэж ойлгодог үгүй. Энэ бол бидний одоо бүр эдэлж хэрэглэж байгаа өмсөж зууж байгаа хувцсны материалыг хийж байгаа даав, нилон энэ бүх юм бол газрын тоснаас гардаг. Энэ одоо хувцар эдлэл, гар утасны дэлгэц батарей бүх юм газрын тостой холбоотой байдаг. Тийм учраас энэ дээр бол нэлээд улс суурьтай одоо ажилтны хэсэг байгуулж одоо ажиллаж ингэж байх ёстой л гэж боддог. Манад болсон бэлтгэгдсэн болсон хүчин маш олон байгаа шүү дээ. Биелэн одоо ажлын байр олдохгүй. Одоо бэлтгэгдсэн болсон хүчин дээр төшөглөдөл байгуулах хэрэгтэй байгаа байхгүй үйлдвэр. Манад бол одоо мөнгийг л одоо яаж хийх вэ гэдэг асуудал хүндрэлтэй байсан. Одоо энийг тэгээд шийдвэрлэж байгаа учраас одоо энэ бол асуудлын үндсэндээ цогцоор шийдэгдэх боломжтой юм л гэж харагдаж байна. Аливаа улс орны эдийн засгийн хөгжлийг нефт боловсруулах үйлдвэрийн хүчин чадал болон за тус үйлдвэр нь хичнээн тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддгаар нь тодорхойлдог. За тиймээс эдийн засгаас солонгоруулан тэлнэ гэж олон жил ярьсан засгийн газар судлаачдын саналыг сонсож техник эдийн засгийн үндэслэлд батлагдсанараа үйлдвэрлэлөө явуулж чадвал манай улс шатхууны үнийн өсөлтийн хүлээснээс ангижрах боломжтой гэдгийг судлаачид хэлж байна.